минутын лаб сургалтын салхийг хагалж хүрэг номын зохиогч UB Live сайт гэрэг сэтгүүлийн томьж, сэтгүүлч, инх цэцэг хүний түүхийг хэрхэн өгүүлэх вэ сургалтаа хүргэсэн. Тэрээр сэтгүүл зүйн салбарт 28 дахь жилдээ ажиллаж байгаа бөгөөд их сурвалжтай ярилцах, тэдний түүхийг яриулна гэдэг сэтгүүлчээс ямар ур чадвар, төсвөр төвчээр шаарддаг тухай хуваалцсан нь залуу сэтгүүлчдэд хэрэгтэй зөвлөмж боллоо. Ер нь амьдрал бол зөрчил юм, шүлэг бол шарах юм, уран бүтээл бол шарах юм, зөрчил юм гэл ингээ ярьдаг те. Би бол өөрчлөлт юм байна гэж бодсон. Ер нь өөрчлөлт. Хүний хөрөг бол өөрчлөлтүүдийн морь. Тэ? Траектор замууд юм байна гэж би бодсон. Тэр хүн хэрхэн яаж өөрчлөгдөж байгаа нь л тэр хүний хөргийн айгаа тийм гол шугам болд юм байна. Тэр шугам тэгшхэн биш, морь байх тусмаа буюу одоо нөгөө яриад байгаа тэ комплексууд нь ингээд өнцөг морь үүсгэж явах тусмаа сайн тэр шугам шулуун биш ийм байх тусмаа тэр хөрөг гялцсан гэсэн үг. Ер нь бол энэ их сурвалжуудтай уулзах нь л хөргийн хамгийн чухал хэсэг. Баримт мэдээллүүд их сурвалжтай ажиллах. За тухайн баримт мэдээллүүдийг үнэлэх их сурвалжаа энэ яг ямар хүн бэ гэдгээ дүгнэх ийм чадвар бол ерөөхдөө бол шаардлагатай. Наривчлаад ярих юм бол би яг өөр дээрээсээ хэлэхэд амьдралын туршлага. Их залуу хүний амьдралын түүхийг залууханд бол бичнэ. Дутууд. Тэгэхээр чи заавал хөвшин болж байгаад ингэ бичээрэй гэхэд ахаар энэ нь өөрөө айгүй хэцүү тулгалт болоод байна л да. Хөрөгчийн янз бүрийн жанр, хөрөг гэдэг нэг жанр дотроо маш олон ийм хэв маягтай. Тэгэхээр өөрт тохирхоосоо эхлээд ажиллаж л ах хэрэгтэй. Хүний амьдралыг өөрийнхөө тархитэй зүрхээр ингээд амжуулаад бусдын тархи зүрхэнд өгөх гэж байгаа гэдгээ хязгаарч мартаж болохгүй. Чиний хувийн дүгнэлт тий чиний нэг өнгөцхөн одоо ойлголт баллах вэ гэж байнга л ер нь би боддог. Би өөрийн хэмжээ хүрэхгүй зүйлийн тухай бичдэг дандаа. Энд чинь миний хэмжээс биш дээ, өөр хүний амьдралын хэмжээс. Миний хар явах юм бол бас хэцүү. Тийм биш үеж магадгүй шүү дээ. Шал өөр үеж болох байх. Тэрийг ингээд үргэлж бодох хэрэгтэй. Тэгэхээр тухайн хүний ажиллаж исэн салбар, тухайн хүний амьдарч исэн нийгэм, тухайн хүний амьдарч исэн гэр орон, тэр хүний харилцаж исэн хүмүүсийн тэр хэмжээг ойлгох хэрэгтэй. Ойлгох хэрэгтэй, тий? Мэдрэгч биш. Бүр мэдэх, ойлгох хэрэгтэй. За бидний зөвхөн миний биш ингээд тий? Миний ингээд ажиглаж чадж байгаа юм бусад түгээмэл алдаа юунд байдаг гэвэл жаахан хэтрүүлээд идэв. Хэтрүүлээд. Хөргийнхаа баатрынхаа яг талд нь ордог. Бүр дууралдаг. Шүтэн биширдэг. Өмнө нь сөгддөг. Маш амархан дүгнэх гэдэг. Айгүй юм өнгөцхөн, хэврэгхэн байр суурин дээр. Тэгэл тэр зүүрлэл, иршлэл, дүгнэлтийг амархан авахар нэг юм ядмаг болчдөг. Энээс л зайлсхийх хэрэгтэй. Энэ бол маш ичгэвтер зүйл. Хүнийг ингээд бид цаас дүүргээд өөрийгөө хуурч боллоо гэхэд энэ ингээ олон нийтэд очдог. Тэгээ сэтгүүл зүг муухай харагдуулдаг. Ер нь бичнэ гэдэг үйлийг айгуу тийм амархан, хямдхан, төсөрхөн, буруу болгодог ийм алдаанууд хүний тухай бичвэр дээр маш их гардаг шүү. Энэ ялангуяа хүний тухай бичвэрийг ингэж хийж болохгүй. Энэ бол бидний түгээмэл гаргадаг алдаа нь нэг ийм зүйлсээс болоод байдгаа гэж хэлмээр байна. За энд хөрөг бичгэд ямар бэрхшээл тулгардаг вэ гэхээр миний хувьд бол хугацаа шаарддаг. Энэ хугацааг хэрвээ редакц надад тавьж өгөхгүй бол би бараг чадхааргүй ингэж хугацаа шаардж байна. За би өөрөө заримдаа орооцолтдог. Надтай ярилцагчд хэрэгтэй гэдэг нөгөө гэрчүүд их сурвалжуудаас гадна гэрт ярилцах хүн, ажил дээр ярилцах хүн надад айгүй хэрэгтэй. Тэгжээч би энэ оролцоондоос гардаг. За би бас залхдаг. Нэг юмны ингээд араас ингээ явсаар байтал ингээ хийх гээд байгаа юмнасаа бүр залхацдаг.
Би бас айдаг. Өн чинь ингээд юм олдохгүй юм байна. Энд чи ерөөсөө шал хэцүү юм байна. Болох уу? Юу гэж болох юм бэ гэж хэлж өгөх. Редакц надад хэрэгтэй. За энэ бол миний бэрхшээл ба би бэрхшээлийг одоо ярилцах маягаар хүмүүсийн надад өгсөн итгэлээс ингээ гарч байна.